moving too fast. Moon is lighting up her skin. She's falling, doesn't even know it yet. Having no regrets is all that she really wants. За сайн уу? Өдрийн минь төргий. Сайн байна уу? Өдрийн минь. Гинт ингээ холбогдоод бичлэг энэ төр хийн гэсэн чи сандарсан уу? Гайгүй. Би харин яг сандарна гэж бодсон чинь айгу тувтай нэг сандрахгүй шиг байна. За ашгүй. Би ч гэсэн харьцангуй 50 болчлаа. За эхлээд юу гэсэн хоёлаа өөрийгөө танилцуулъя те. За Сэмэцэн уу намайг Анар гэдэг. Би энэ жил Монгол улсад 12 жилийн боловсролоо эзэмшиж төгсөж байгаа хүүхдтэй наа. Тэгээд ерөнхий боловсролоо нийслэлийн физик математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дугаар сургуульд одоо эзэмшсэн. За. Физикийн гүнзгийрүүлсэн сургалттай юм байна шүү дээ. Танаа сурвалж байгаа. Тийм. Тэгэхээр чи физиктэй сайн байх нь аргагүй юм байна. Тэгээд анаагийнх нь бодож байгаагаар болохоор за анаа гэж ярьчи тий анаа юм чи. Анаагийнх нь бодож байгаагаар болохоор чи баг байхын л одоо их сурлагатаа сайн тэгээ янз янзын тэмцээн уралдаанд ороод олимпиадад ороод алтан медаль авлаа гэл байнгын л тэгжээдэг хүүхдээсэн штэ. Тэгээд тэр талаараа ер нь яриач ер нь хэр сурлаа одоо 10 жилийн ер нь ахлах сургуулаа ер нь хэр төгссөн бэ? Ямар үнэлгээтэй төгссөн? Ямар тэмцээн уралдаанд амжилт үзүүлсэн бэ? Би ахлах сургуулаа сая он сурлагтанд төгссөн. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр хуваарь дээр миний дүн дээр нэгч 90-с доошоо дүн байхгүй гэсэн үг. Вау. За. Бүгд дээд төгсөн гэд тэгээд надад тэр нь бас нэм шагнал өгдөм билээ. Он сурлагт төгссөн гэд. За тэгэж ахлах сургуулаа төгссөн. Тэгээд бага сургуультаа болохоор зэрэг бас сайн сурдаг хүүхдээсэн. Тэр үед угаасаа мат Монгол хэл үздэг гэсэн чинь. Тэгээд тэр үед манай багш математикийн амирсан задаг багш гэж тараад азар. Тэгээд би айгүй олон математикийн олимпиадад орж исэн. Тэгээд математиктай ер нь айгүй гайгүй хөвт байжгаад тэгээд 11 дугаар сургуульд шалгалт төгж ороод 11 чинь ингээд хүүхдүүдэд математикийн хичээлээр шалгалт аваад тэгээд дээдлийн 100-ыг нь авдаг байхгүй юу? Тэр үед нэг 1000 гаруй хүүхд шалгалт өгчсэн санагдчихээн. Тэгээд шалгалт өгөөд тэнцээд сургуультаа ороод тэгээд тэгсэн чинь би нэг юм амар анзаарсан чинь би тэр үед маттай амар муу байсан юм билээ. Хүүхдүүдээс харьцангуй. За. Амар сайн би бол ингээл амар сайн тий алтан медаль авдаг хүүхд болол 11-д орсон чинь бүр ингэ шалгалтын дээр нь F аваад зөө. Тэгээд тэр бүр надад амар шоконд оруулсан байхгүй юу. Тэгээд бас би ч бас муу юм биш гэж бодвол тэгээд тэрнээс хойш айгүй сайн хичээж математикаас сурсан чинь математикт айгүй хайртай болсон. Математик ус айгүй гоё шинжлэх ухаан. Тэгээд математика амар сайн хийж агаад тэгээд манайх ч бас физикийг өндрүүлсэн сургалттай. Тэгээд физик анханаас нь үзээд эхэлсэн чинь физик амар гоё хичээл байж тараад тэгээд би бас физиктэй бүр үнэхээр яг амар дурлаад бүр хайртай болоод тэгээд физиктэй айгүй юм сайн болж эхэлсэн. Тэгээд 9-р ангиас хойш би физикийн олимпиадуудад орж байгаа. Дүүргийн хэмжээний улсын хотын хэмжээний тэгээд хотын хэмжээний медальтай. Тэгээд физикээр хамгийн сүүлд болохоор зүүн Азийн залуу шинжлэх ухаанчдын наадам гэж болоод тэн дээр тийшээгээ өөрийнхөө хийсэн физикийн судалгааг явуулаад тэгээд миний судалгаа алтан медаль авсан. Тэгээд баяр хүргэе. Тэр бол өстой гоё болсон. Тэгээд анх удаа олон улсын тийм том хэмжээний уралдаанд орж үзсэн. Тэгээд анх удаа бас алтан медаль авсан. Тэгээд хамгийн гоё анх удаа алтан медаль авсан. Гэхдээ Монгол улсаас анх удаа тэр тэмцээнд хүүхдүүд явсан гэж сонссон. Тийм. Тэгээ анхны явуулсан нэрээ шууд алтан медаль авсан шүү дээ. Харин тийм тэр бүр үнэхээр гайхсан. Тийм. Ананаас чамайг тэрийг яг авч яхад чи бүр амар бахархсан. Чамаар маш их бахархсан шүү. Харин тийм. Нададаас айгүй гоёсэн.
Тийм тэгээд ер нь ингээд амар сайн төгссөн. Нэлээд мундаг ахлах сургуулаа төгссөн. Чи өөрийнхөө хувьд бол маш их хичээсэн. Ахлах сургуулаа одоо ерөнхийд нь ингээд төгссний дараа харахад одоо хэр дүгнжийн одоо сайн байсан байна уу? Өшөө жоохон хичээх байж дээ гэж бодсон уу? Эсвэл хитрхи хичээсэн юм шиг санагдсан уу? Тэгэхээр надад бол юу ч хангалттай юм шиг санагддгүй шүү дээ. Тийм үү. Тийм одоо бодохны 9-р ангиас дахиад илүү хичээсэн байсан бол улсны физикийн медальтай болж чаддаг лсэн баг. Тэгээл ер нь агуу харамсдаг юмнууд зөндөө байгаа. Тийм. Яг сурлагын хэмжээнд ч гэсэн эсвэл ингээд найз нөхдийн хэмжээнд ч гэсэн ер нь л гэтээ яг нэг хичээх байж тээ. Тийм. Илүү хичээх байж тээ гэж боддсон юм байна тий. Гэтэ зүгээр энэ бодол чинь ер нь хүн болгонд байдаг байхгүй юу. Гэхдээ харамсахгүй байна гэж юусоо байхгүй бах. Миний бодлоор. Гэтэ чиний өнгөрүүлсэн одоо тэр цаг хугацаа хичээсэн бүх зүйл чинь миний бодлоор бол маш үр дүнтэй л байсан гэж харж байна. Тэг чи бол өөрөөрөө бахархах ёстой. Баярлалаа. За дараагийн асуулт руу оръё зөө. За 10 жилээ төгссөн. За ямар ч гэсэн амжилттай төгсчлөө. Тэгэхээр одоо мэрэгжил сонгох болж байгаа шүү дээ. Тэгэхээр мэрэгжиллээ ер нь айл эрт сонгоцсон байсан уу? Эсвэл хизээ ер нь сонгосон бэ? Хэр удаан цаг хугацааг ер нь зориулсан бэ мэрэгжил сонголтын дээр? За ер нь бол миний бодлоор би 10 дугаар ангиас хойш за ер нь одоо ингээд ирээдүйд яах вэ гэсэн бодлоор ч эхэлсэн юм шиг байна. Тэгээд яг тэр үед угаасаа физиктэй ямар сайн физиктэй дуртай байсан. Тэгээд ер нь шинжилгээ ухааны хичээлүүдэд би агуу сайн байсан байхгүй юу. Тэгээд за би ингээд нийгэм талдаа, бизнес талдаа ч юм уу явахгүй хөх юм байна. Шинжилгээ ухаанаар явах юм байна. За шинжилгээ ухаанаар явах юм бол ямар мэрэгжил байдаг вүлээ гэж бодсон чинь инженер гэж орж ирсэн. Тэгээд инженер ч юм болохоор ингээд гүүрний инженер, барилгын инженер, цахилгааны инженер, автомашины инженер, механикийн инженер гэл амар олон төрөлтэй. Тэгээд би за энэ дундаас л яаж сонгох бол тоо гэж бодсоор байгаа. Тэгээд нэг хариултаа олоогүй 10 дахь ингээд төгсөж байгаа. Тэгээд 11-д орж байгаа байхгүй 11 дор ингээд орж байгаа. За 11 дор ингээд орсон чинь за ямар ч нэг инженер болчих юм байна. Тийм шиг байна. Тэгээд хаан сурах үлээ гэж бодож эхэлж байгаа байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь ингээд ер нь л интернетээр явж л байдаг штэ ингээл Америкт тэтэвэн тэтгэлэгтэй тийм том сургуульд ингээд хүүхд явлаа эсвэл ингээл Солонгост мэрэгжил эзэмсэн гин гээл ингээл тэгээд бицэн ингээд сурч болох юм биш үү? Одоо бүр ингээд дэлхийд номер 1 эсвэл дэлхийд номер 2 сургуулиуд руу бицэн ингээд явж болох юм байна гэж тэндээс сэтэл аваад тэгээд ер нь сургуулиуд судалж эхэлсэн. Тэгээд сургууль судалж эхлэхдээ зэрэгцээгээр ингээд ер нь сургуулиудынхаа ингээд курсыг харсан байхгүй юу? Одоо яг аль инженер болох вэ гэл. Тэгээд эхэндээ болохоор би 11 дугаар ангийн 100 хүртэл цахилгааны инженер болъё гэж бодоод яад ч юм би мэдэхгүй цахилгаанда яг физикийн хэмжээндээ яг цахилгааныхаа бодлогуудыг яриасаа бодоод идэвсэн шиг байгаа. Тэгээд цахилгааны инженер гэж явж байгаад дахиад сайн судлаад үзсэн чинь ингээд хэрэглээний физик гэдэг юм мэрэгжил байт юм байна. Тэгээд инженерчлэлийн физик гэж бас дахиад байт юм байна. Энэ хоёр нь болохоор зэрэг бүр ингээд арай өөр. Яагаад тэгэхээр ер нь бол инженер гэдэг чинь болохоор ингээд яг онлайн физикийн биш тэр физикийн онлыг амьдрал дээр яаж хэрэглэх юм бэ тухай ярьж байгаа шүү дээ. Тэгэнгუთ хэрэглээний физик гэдэг нь болохоор зэрэг тэр бүх хэрэглэгдэж байгаа физикийг онлын хэмжээнд биш яг хэрэглээний физик, онлын физик хоёрыг холиод яг инженерч биш, физикч биш нэг тиймэрхүү яг дундын салбар, дундих гэсэн үг байхгүй юу? Тэгээ хэрвээ тэрүүгээр төгсчих юм бол би ингээд яг онлын физикийн хүн болоод ингээд туршил судалгаа хийгээд судлаач болоод явж болно. Эсвэл бас зүгээр тэр мэдлэгээ инженерчлэлийн салбартаа ингээд зарцуулаад тэгээ ингээ инженер болоод явчих бас болно. Тэгвэл хэрэглээний физик судлах юм бол надад бүр ингээд зөвхөн цахилгааны инженерч биш ингээд амар олон карьерийн ийм сонголт гарч ирэх юм байна гэж хараад тэгээд ер нь би бас цахилгааны физик гэдэг дээр эргэлзээл байгаа шүү дээ.
би яг ингээд яг цахилгаан сонгох зөв үү? Яг ханак надад арай их тохирох юм билүү яаж мэдхийн те мэдэхгүй байгаа байхгүй юу? Тэгээ ер нь бодоод үзсэн чинь яг онлайн физик гэхээс илүү инженер гэхээс илүү надад хэрэглээний физик амар зохих юм байна. Би хэрвээ яг энэ мэргэжлийг эзэмших юм бол ингээд гоё ажиллаж чадах юм байна. Ингээд ажилдаа дуртай ийм хүн болж чадах юм байна гэж хараад тэгээ хэрэглээний физикийг сонгосон. Тэгээ сургуулаа сайн судалж байгаа. Тэгээд харсан чинь бас ингээд ер нь айгуу тэтгэлэг авах боломж ер нь айгуу их байдгийн байна. Тэгээд би өөрөө ингээд үнэхээр өөрийгөө амжилттай сайн сурч чадна гэдгээ тэр одоо их сургуулийнхаа хүмүүст харуулж чадах юм бол би ингээд Америкт сайн сурч чадах юм байна гэж хараад тэгээд бас Америк руу сургуулиуд руу аплай хийсэн. Тэгэхээр за ямар ч гэсэн ингээд мэрэгчлээ бол сонгочлоо. Би ямар ч энэ мэрэгчлийг ингээд сонгох юм бол би өөрөө аз жаргалтай ажиллаа хийж чадах юм байна гэдэг дүгнэлтэнд хүрсэн байж тээ. Тэгэхээр чи нэлээ энэ мэрэгчлээ дурлсан байгаа байхгүй юу? За тэгэхээр энэ одоо өөрийнхөө хүсэж мөрөөдөж байгаа энэ мэрэгчлийг одоо суралцаж дүүргэхийн тулд маш сайн сургууль чамд хэрэгтэй болж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ сургууль сонголтын дээр юу сургуулаа сонгосон уу? Сургууль сонголтын дээр юу хэцүү байсан уу? Монголдо ер нь энэ инженер талаар ер нь суралцахад ямар сургууль сурдیں۔ Монголд боломж байгаа юу? Монголд бол яг инженеруудын чиглэлийг бол шүтээс ноёс хоёрт зааж байгаа. Тэгэнгүүт хэрэглээний физикийг болохоор зэрэг зөвхөн мост зааж байгаа. Тэгээд инженерчлэлийн физик гэдэг курс ер нь бол Монголд ерөөсөй байдаггүй. Тэгэнгүүт ингээд уулнаал хэрэглээний физикч ингээд айгүй юм туршилт лаборатори юм судалгааны чиглэлийн айгүй их юм хийж төгсдөг одоо курс ахгүй юу. Тэгэнгүүт мөсний лаборатори бас яг юм сүүлийн таныг төхөөрөмжөөр хангагдаж чадсан уу гэвэл бас үгүй тий. Тэгэнгүүт би бас Монголд ер нь бол нэг чанартай боломжруулалт эзэмшиж чадахгүй гэж бол би хэлэхгүй. Яа тэр зөвхөн яг хувийн дээр л шалтгаална. Тэр хувь хүн ингээд тий сургууль ороод үнэхээр сайн хичээж чадсан бол чанартай боломжруулалт эзэмшиж чадна. Гэхдээ бүр илүү их боломж байгаа гэж бодоод байгаа байхгүй би. Тэгэнгүүт хүртэлхийн тэгээд гарч сурсан. Харин тийм. Тэгэнгүүт тэрийг яг тэр курсыг Монголд биш, яг мост биш өөр газар бүр илүү их сайн зааж чаднаа. Тэгэнгүүт би тийшээ ингээд зүтгэхийг ирмэлцэн шүү дээ одоо. Тэгэнгүүт одоо би Америкийн сургуулиудыг судалж эхэлж байгаа. Ер нь бол дэлхийн ингээд их сургуулиудын ийм жагсаалтыг харах юм бол ер нь Америкт ихэнхийг нэзэлдэг. За тэгээд Англи, Австрали гэд байгаа. Хятад бас байгаа. Тэгээд ер нь хараад үзсэн чинь Америк айгүй их тэтгэлэг энэ одоо гадаадын одоо оюутнуудтай өгдөг юм байна гэж хараад тэгээд Америкийн сургуулиудыг судлаад ер нь бол олон сургуулийн айгүй сайн байгаа. Тэгэнгүүт би одоо тэр сургуулиуд руу аль нэгэн рүү л яг надад яг энэ сургууль руу оруулах гоё гэж бодсон юм бол алга. Гэхдээ ер нь 10 сургууль бол яг юм мөрөөдлийн жагсаалтын дотор байдаг. Зөв. Тэгэхээр Америк руу одоо ингээд ер нь бол сурах юм одоо бодож байгаа юм байна шүү дээ. Чиний дотор бодлоо ер нь 10 сургууль чи Америк руу л юм байна шүү дээ. Тэгэхээр Америк руу гарч сурахын тулд одоо чиний одоо ахлах сургуулийн үнэлгээ тэгээд дээрэс нь хэлний одоо төвшин бүх зүйл хангалттай гэж чи үзэж байгаа юу? Тийм, ер нь бол хангалттай. Энэ ер нь ямар байдгийг ер нь тэр нэг юм цензур одоо тэдээс одоо жишээлбэл ABC гэдэг ахлах сургуулаа үнэлгээтэй төгсөж байгаа бах тий. Тэгэхээр ер нь заавал A авсан хүүхдүүд л тийшээ явж одоо тэтгэлэг хөөцөлтөн гэсэн үг үү? Эсвэл чиний IELTS-ийн оноо чинь чухал уу? Аль нь ер нь аль алинд нь сайн байх ёстой юу? За ер нь бол тийм бүгдээрээ л хамаартай. Яг энэ нь арай хамаатай, тэр нь арай бага хамаатай гэсэн байхгүй. Ер нь бол бүгдээрээ л хамаатай. Гэхдээ яг би авсан байлаа гэж чамд ямар ч боломж байхгүй гэсэн үг бол биш. Чи ингээд өөр бусад юмараа үнэхээр сайн байж чадах юм бол чадна.
За ер нь бол ямар шаардлага хангах хэрэгтэй вэ гэхээр ямар ч гэсэн эхлээд IELTS-ийн 6 юм уу 6.5 station оноотой байх хэрэгтэй. Тэгжиж чи нөгөө очиж сургуулаа ингээд одоо хичээл ойлгоно штеп. За тэгснийхаа дараа за дүнгуудээ чи ер нь явуулнаа. Тэгээд ер нь бол сайн байх нь л дээр штэ тий. Тэгээд өөр дахиад юу 10 жилдээ авсан медалууд одоо амжилтуудаа чи бас явуулна. Одоо тим юмны тим медальтай гэдэг явуулдаг. Тэгээд өөр сургуулаас гадуур чи ямар хүн юм бэ гэдгийг айгуу сайн харуулах хэрэгтэй. Ер нь сурлага гол нь биш, Америк руухийн тулд бол сурлага гол нь биш. Чи яг ямар хүн юм бэ? Чи тий юм хичээж байгаа хүн юм уу? Чи ингээд тий чи яг ер нь хин юм бэ гэдэг чи айгуу сайн харахыг хичээдэг юм шиг надад санагддаг. Тэгээд ингээд хичээлээс гадуур чи ямар клубд явж байсан эсвэл ямар юм волонтер одоо сайн дурын ажил ямар хийжсэн юм уу эсвэл ингээд чи өөр ажил хийд юм уу эсвэл ингээд гэртээ дүүгээ хардтай юм уу гэдэг хүртэл чинь ингээд тэрэнд орж болно. За тийм ингээд хичээлээс гадуур хийсэн үйл ажиллагаануудынхаа жагсаалтыг бас явуулдаг. Тэгээд хамгийн гол нь эсэ. Чи ингээд өөрийгөө тодорхойлоод 600-аас 650 үгийн дотор ингээд эсэ бичнэ. Тэр эсэйг бол яг би бол яг нэг ийм хүн юм аа гэдгээ харуулах хэмжээний тийм эсэ бичнэ. Тэнгууд өөр жижиг сажиг яагаад чи энэ мэргэжлийг сонгосон бэ ч гэдэг юм уу эсвэл яагаад чи ийм сурах хичээлээс зөвлөх гадар хүл ажиллагаа хийхээр шийдсэн юм бэ ч гэдэг юм уу эсвэл чи ямар нийгмийг юу гэж бодож чинь гэдэг юм уу нэг тиймэрхүү асуултууд бас яг сургуулаас ирж болно. Тэр нь бол яг сургуулаа өөр. Тэгээд тийм эсэнүүд бас бичээд тэгээд тэр бүх материалаа явуулж иж жидэр сургууль руу ингээд одоо өргөдлөө явуулж байна гэсэн үг. Их сургуулаа сонгоцсон ингээд хаан сурах яах тухайгаа шийдсэн бодсон байсан. За гэтэл гинт нэг жилийн одоо ингээд завсарлага аавна гэд чи тэгсэн штэ. Тэр үед бол одоо гэрийнхнийх нь хувьд тэгээд чиний одоо орчин тойрны хүмүүс за магадгүй найз нөхдүүд чинь яаж хүлээж авсан тэр одоо надад бол одоо их тийм бүр сонин цохилт болсон байхгүй одоо яагаад гэж байгаа юм бол одоо хайрын санагдал тий одоо зүгээр ингээд их сургуультай ингээд нэг жил надад айгүй хайрын санагдаад яагаад чи ямар хичээж зүтгэсэн бэлээ ямар их одоо чиний хичээл зүтгүүлийн үр дүн бэлээ ингээд хажуунаас чи харж байгаа үний хувьд надад нэг жилийн завсарлага гэдэг бол тухайн үедээ бол ингээд санаанд багтахгүй байсан байхгүй юу. За тэгсэн чинь дараа нь ингээд би чамтай уцаар ингээд ярилцахад ерөөхдөө чамаа ингээд яг хүсэж байгаа зүйлдээ яг ингээд бүр яг хийгээд зориод үзмээр байна гэж надад хэлжсэн шүү дээ. Тэгэхээр ер нь чиний яг энэ шийдвэр гаргахад бол чамд маш хэцүү байсан бах. Тэгэхээр найз нөхдүүд чи юу яаж хүлээж авсан, аав ээж чи яаж хүлээж авсан. Тэгээд дээрээс нь чиний сэтгэл зүй ямар байсан бэ? Одоо өөртөө жоохон одоо сэтгэл дундуур байх ч юм уу тий. Би одоо ингээд нэг жилийн завсарлага авчлаа гэд жоохон гунгэлсэн үү эсвэл бүр эсэргээрээ за энэ бол миний амьдрал давуу тал байж болох юм гэж бодсон уу? Ер нь бол гэпэр миний ерөөсөө төлөвлөгөөнд байгаагүй зүйлээс ахгүй юу. Би ингээл нэрэл яг за би ч ингээл он сурцсан. Би ингээл ийм хийсэн, ийм оноотой. За би ингээд ийм эсэ битсэн. За ингээд явуулчих бол би ер нь бол чадандаа л гэж бодсон. Тэгэл чаддгүй л юм байлээ гэхгүй. Ингээд ингэсэн ахгүй юу. Би сая 12 доо энэ жил Америкийн 12 сургууль руу аплай хийсэн. Тэгээд ер нь бол хүссэн сургуулаа авч чадаагүй, хүссэн тэтгэлгээ авч чадаагүй. Тэгээд ер нь бол тэр бол надад бол амар том цохилт болсон. Ингээл ууландаа ингээл ээж авчсан, эмээ өөцсөн, ингээл найз нөхдөдсөн ингээл энэ анарл нэг хичээлээ игээл сууж дээ. Анарл ингэхгүй юм бол гээл те боддоо штэ. Тэнгүүт тэгээд битсэн бас яг үндэ тэгжл бодчихсан ахгүй. Тэгээд гисэн чинь чадаагүй, тэтгэлгээ авч чадаагүй. Тэгээд тэр бол надад хамгийн их том ийм цохилт болсон юм шиг санагдчихэв. Яг цохилт болсон тэгээд ингээд дуутгалсан, гундгалсан, уйлсан тэгсэнсэн ер нь бол яг сая энэ жил аплайцнаас надад сурсан юм бас их зөндөө. Би ер нь бол ингэж аплайдах юм байна. Анх удаа л үзэж байгаа юм чи айгу туршлагагүй л хүн аплайдж байгаа штэ. Тэгээд тэн дээрээ алдсан юм ч их байсан.
хийж чадаагүй те дахиад тэрийгээ сайжруулмаар юм бас зөндөө байгаа. Тэгээд тэднээсээ бас юм сурсан. Тэнгуут хамгийн ийм нөлөөтэй юм юу сурсан бэ гэхээр би өөрийгөө ойлгосон байхгүй юу? Би ингээд жоохон өөртөө бардаадсан юм шиг байна. За тэнгуут одоо би дахиад хичээвэл чадах юм шиг байна. Тэгээд үнэхээр яг миний хүсэж байгаа зүйл энэ мөн байсан юм байна. Би тэ ингээд болохгүй болохоор би бүр амар ингээд унжаа штэ. Тэнгуут тэрнээс харсаахгүй. Би үнэхээр явмаар байсан юм байна. Тэгээд за ийм юмнуудыг ойлгож байгаа. Тэгээд аав ээж хэлсэн чинь аав ээж гэсэн гэл тэг найзуудсан тийм үү гэл тэгэл за одоо юу халээ гэл тэгсэн чинь одоо мөстө сурдоо гэд аав хэлж байгаа байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь надад нэг санагдал. Тэгээд бодож байгаад за би ер нь үнэхээр л сурмаар байгаа юм чинь. Би үнэхээр ингээд нэг жилийг өөртөө зориулаад дахиад хичээж чадах юм чинь. Надад ингээд бүх ямар ч боломж байхгүй гэсэн үг биш юм чинь. Дахиад нэг оролдоод үзье да. Үзмээр байна гэд би бол өөртөө шийдвэр гаргачихж байгаа. Тэгээд эмээгүү даав ээжэд хэлсэн чинь ингээл эсэргүүцэл ирсэн. Юу ч байгаа юм чинь нэг жил хайр гэртээ сугаал өнгөрүүлсэн чи одоо наатахаа тэгж яхаар одоо ингээд мөстөсөр одоо ингээд яштэй бэлтгэлдэг байгаа байхгүй юу. Тэнгуут гэх болно штэ. Би мөст сурчиж болно. Эсвэл бүртээ ингээд ер нь бол яаж ч болно. Тэнгуут би дахиад бодож байгаа байхгүй юу. За ер нь бол энэ бол ингээд бүр юм би амьдралдаа ингээд бодох шийдвэр. Дахиж энэ шийдвэр би ингээд амьдралчингаа бодно. Тэгэл тийхэн зүг байж үү, ингэхэн зүг байж үү гэж бодно штэ. Тэгэнгუთ бодонгууд би үнэхээр дахиад нэг жил үзэхгүй зүгээр ингээд мөстө сурчих юм бол ингээд ирээдүйд амар юм харамссан юм санагдаад тэгэл буцаж бодлоо өстой тэгсэн байсан бол одоо хаана юу хийж явж байгаа бол гэж бодох юм шиг санагдаадсан байхгүй юу. Тэгээд за угаасаа тэгээ энэ бол миний шийдвэр байх хэвээр аав ээж ингэжсэн гэсэн тэгэл энэ би л амьдрах юм чинь би л энэ шийдвэрийг ингээд явах юм чинь гэл тэгэл ер нь өөрийнхөө шийдвэрээр дахиж нэг юу явах дахиад нэг удаа оролцохыг хүссэн. Тэгээд тэгээ ер нь бол ийм юм шиг санагдсан. Ингээл одоо ер нь бол нийгэмд ингээл за алхах сургуулаа төгсдөө дараа чи их сургуульд орох хэрэгтэй гэдэг ийм pressure дарамт айгүй их байдаг байхгүй юу? Ер нь тэгэл ангийнхны хатсан харж хахад өөрийнхөө мэрэгчлийг арай ингээд бүр ийм батны бодлогоогүй те яг яах ёстойгоо учраа олоогүй хат чинь л ээж аав хүү одоо их сургууль одоо чи их сургуульд орох хэрэгтэй гэлгээл шахна штэ. Тэнгуут нөгөө хөлт чинь нэг сайн бодох чадахгүйгээр ингээд нэг мэрэгчл сонгоол тэгээ нэг их сургуульд ороод тэгэл цаашаа явчихж байгаа байхгүй юу. Тэнгуут их сургуульд оронгууд нөгөө мэрэгчл өөртөө таалагдахгүй бол тэгэл дахиад тэрийгээ дахиад сонгоно. Тэгэл дахиад нэг жил алдна, 2 жил алдна. Эсвэл бараг тэ бүхэл бүтэн амьдралаа ч алдаж магадгүй юм шийдвэрийг нийгэмд айгүй юм шахалт дарамттайгаар ингэж оруулж ирснээр надад бол ерөөсөө тэр амар буруу санагдаад байгаа байхгүй юу. Тийм болохоор ерөөсөө ингэж хүмүүс тэлэхэд бити 12 төгсөж байгаа хүүхдээ бити их сургууль гэж шахаарэ. Наач ингэж амьдралдаа харамсаж магадгүй шийдвэр байхгүй юу. Тийм болохоор зүгээр ингэж нэг жил авмаар байна. Нэг жил авширламаар байна. Эсвэл яах вэ? Нэг жил амармаар байна ч гэсэн яа тий. Зүгээр ингэж хүснэр нь ингэж хүссэн зүйлийг нь хийлгэчихээ гэж хэлмээр байна. За зүгээр. Харин тийм тий. Тэгээд ямар ч тач гэхдээ энэ асуудал бол одоо нөгөө яг хоёулагийн хүмүүс төгөд байгаа мессеж шүү дээ. Тэгээ одоо энэ хүүхдүүд ер нь яг 10 жилээ төгсөөд яг ахлах сургуулаа төгсөөд тэгээд юу яад юм уу? Одоо яг хүссэн сургуультай орох тухай тийм зоригтой байх тухай одоо хичээндээ бол хоёр талнаас зөөж байгаа. Айгуу. За тэгээд одоо юу штэ яг энэ мессежийг хоёлаа хүмүүс төрөх гээд байгаа шүү дээ. Магадгүй хоёлагийн энэ яриаг хин нэгэн одоо чиний үеийн хүүхдүүд те чиний үеийн хүүхдтэй эцэг их сонсох юм бол ингээд одоо би бол ингээд охиноо том болохоор яг ингээд
чиний энэ яриаг, чиний энэ үзэл бодлыг би сонсоогүйсэн бол магадгүй би ингээ хүүхдээ том болоход нь тэрийг ойлгохгүй ч юм уу тий нэг жил алдахын юм шиг л санагдаад яг тэр одоо өөрийнхөө үеийн бодлоор би ингээ сэтгүүгээр бодоод байгаа байхгүй юу. Тэгэхээр нэг жил алдна гэдэг бол одоо ялангуяа эмэгтэй хүүхдийн хувьд бол одоо ерөөсөй байж бошгүй юм шиг бодоол тий. Цаанаасаа л тэгээд ингээд бүр ингээд юу гэдэг юм. Цаанаасаа л яг дүрм юм шиг надад шууд тийм бодол орж ирж байгаа байхгүй юу. За тэгээ нэмэгтэй хүүхд чи яах вүлээ? Их сургуульд одоо орж чадахгүйч гэж одоо бодоол тий. Уул нь бол ингээд чиний яриаг сонсоод маш сайн ингээд бодоод дүгнэлт хийх юм бол эцэг эхчүүд энийг бол одоо маш давуу тал гэж харах ёстой юм шиг байгаа нь тий. Энэ нэг жил одоо дотор чи маш олон зүйлийг амжуулж чадна. Тэгээд дээрэс нь нэг удаа ингээд чи сайн хэлж штэ би ингээд жоохон өөртөө бардаад алдсан юм аа гэд тий. Тэг магадгүй эн чинь байх ёстой л байсан зүйл баг гэж би бодож байгаа байхгүй юу. Энэ зүйл, энэ мэдрэмж чамд ирж ийж чи дараагийн алхмаа илүү ухаантай, илүү ингээд нухацтай өөрийнхөө алдаан дээрээс суралцаад бүр илүү их амжилт чамайг хүлээж байгаа ах гэж хчин болохоор хараад байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг давуу тал гэж харж байгаад чинь маш их баярлж чинь чиний өмнөөс. Тэгээд чиний өмнө бол маш том ирээдүй байгаа штэ. Бүр ингээд төсөөлшгүй их гоё зүйлүүд чамд тохиолдно. Аз жаргалтай зөндөө олон зүйлс чамайг хүлээж байгаа гэдэгт би болоод одоо энэ яриаг сонсож байгаа хүмүүс ч гэсэн магадгүй тэгж бодох бах. Яа тэгвэл чиний ингэж хичээсэн те ингэж хичээл зүтгэл одоо бүх зүйл одоо үнэн байсан, өөртөө үнэн байсны чинь төлөө чамайг ямар ч сайн амжилт шагнах бах гэж бодож байгаа байхгүй. За тэгээд нэг жилийн завсарлага бол зүгээр дээ. Дараагийн удаа одоо хоёлаа хүссэн их сургуультаа ороод яг ямар сургууль хүсээд байгаа вэ тэр тухайга магадгүй ингээд дараа нь мөрөөдөл нь биелчих юм бол хоёлаа энэ тухаас дахиад ярьж магадгүй шүү дээ. Яг ямар сургууль хүсээд байгаа юм чи? За. Нууц биш бол ер нь бол яг мөрөөдөл ирчин. Тэгэнгүүт би бол Корнел руу орохыг хүссэн. Өнгөрсөн жил Корнел гэдэг нь болохоор зэрэг Ivy-гийн коллеж тэгээд Нью-Йоркоос нэг 40 минутын зайтай байдаг нэг юм жижигхэн тосгонд ингээд амар том их сургууль байдаг байхгүй. Тэр сургууль руу ер нь бол орохыг хүсэж байгаа. Тэгээд яг өөр зөндөө сургууль байна. Стэнфорд байна, Колумбия байна. Тэгээ Нью-Йорк байна. Ингээл амар олон их сургуулиуд байгаа. Тийм их сургуулиуд руу явах хүсэж байгаа. За ойлгомжтой. Тэг ямар ч хоёлаа дараа тэгвэл магадгүй Корнел их сургуульд ороод тэндээс магадгүй бичлэг хийж магадгүй юм байна. Тэгэж найдаа тий. Тэгвэл үнэхээр гоё үстэй. Анаа ч гэсэн чиний тэр төрхийг харахыг амар хүсэж байна. Маш их хүсэж байна. Тэгээд өшөө илүү хичээгээрээ. Гэхдээ хичээлээгээд одоо өөрийгөө бити өвдгөж хичээгээрээ гэж чамд хэлмээр байна. Тэгээд чи хэрэг магадгүй тэр мөрөөдөлд хүрч чадахгүй ч байж болно. Хүсвэл чи хүрч болно. Гэхдээ аль нь ч байсан чиний ард, чиний найз нөхөд, чиний гэр бүл чамд итгэдэг бүх хүмүүсийн итгэлийг алдсан зүйл бол ерөөсөө биш шүү. Тэр итгэл бол зүгээр л чиний одоо сайн сайхан эрүүл байх. Тэр л одоо бүхнийг бид нар хүсэж итгэж байгаа гэж ойлгоорой заяа. Тийм болохоор хүссэн зүйлдээ одоо хүрх юм бол мэдээж чиний өмнөөс маш их баярлна. Гэхдээ өөрийгөө өвдөхгүйгээр өөртөө хайртайгаар хүссэн зүйлдээ хүрхийг чамд хүсье. Тэгээд бүх зүйлд нь амжилт хүсье чинь өөртөө хүсдгээс ч илүү сайн сайхныг чамд хүсье. Баярлалаа. Тэгээд эцэст нь чамд одоо ингээд чиний үеийн хүүхдүүд магадгүй 11-р ангиа одоо төгсөөд тий за би одоо эрхчил одоо ахлах сургуулаа төгсөн дөө. Би ер нь одоо ингээд ямар мэрэгжил сонгох уу ч юм уу. Магадгүй яг чиний жилийн өмнөх тэр одоо үе дээр байгаа хүүхдүүдэд чи юу гэж хэлмээр байна. Эсвэл магадгүй чиний үеийн хүүхдүүдэд тий ангийнхаа хүүхдүүдэд ч байсан болно шүү дээ. Найзуудтай хэлхийг хүсэж байгаа зүйл юм. За ямар ч сан хэрвээ чи ингээд гадаад их сургуульд явмаар хам бол ямар ч сан зүгээр зориглол үз. Тэгээд эхэндээ бас амар юм хэцүү харагддаг байхгүй ёо. Одоо яаж их начтай юу яриад байгаа. Яаж болох юм гээл. Тэгээд ер нь бол амар complicated юм хэцүү юм харагдаж байгаа. Гэтэ яг үүндээ ороод үзэх юм бол юмнууд нэг хэцүү тийм амар биш ээ. Зүгээр чи чадна. Тэгэн гут хэрвээ чи
11 дэх ангид байгаа бол яг одоо сургуультаа ямар нэгэн клуб нэ юу ч хамаагүй чи хоббигоор ямар нэгэн клуб нэ тэгэн гут за тэгээд ер нь бол ингээд нөгөө экстра сургуулиас гадар худал ажиллагаа сайжруулаарай. Оноонуудаа ихнээсээ авч эхлээрээ. Тэгээд ер нь бол сурчин болж чаднаа. Тэгээд хамт тасарч ил авч байгаа 12-оо төгссөн байгаа хүүхдүүдэд хэлэхэд зүгээрээ хэдүүлж чаднаа л гэж хэлээ да. Тэгээд нэг юм бүхэл амьдрал чинь байгаа штэ чамд нэг жил бол чамд юм жижигхэн л нэг юм завсар болохоор зүгээр дээ гэж хэлээ да. Би ч санал нэг байна. Ахаа. Тэгээд нэрээ сая чамайг ингээд хүүхдүүд үеийнхэндээ зориулаад үг хэлсэн чинь магадгүй хоёулагийн ихчин болохоор нэг подкаст идэр гэж ярмаар байгаа юу? Яа тэгвэл одоохондоо энэ бол нэг подкаст гэл амар том юм бодоод нэг амар том мундаг хүн суулгаад амар лаглаг асуулт асуугаад ерөөсөө тгий гэж бодоогүй зүгээр л энэ магадгүй би ингээд өөрөө солонгост ажиллаж амьдардаг штеп. Тэгэхээр миний эргэн тойронд байгаа энгийн л нэг хүмүүстэй зүгээр л яг амьдралынхын туршлагаас тий олж харсан сайхан зүйлүүдийг хуваалцаад магадгүй алдаа оноо байх юм бол тэрэн дээр нь гоё ингээд суралцаад зүгээр энгийн хүнтэй энгийн ярилцлага өрнүүлэе гэж бодсон байхгүй юу. Тэгэхээр магадгүй хоёулагийн яриаг ярилцлагыг одоо ээж аав нь эмээ өвөнч үзэж магадгүй штэ. Ер нь үзэх байх гэж бодож байгаа байхгүй юу. Тэгэхээр чи юу гэж хэлмээр вэ? Хайртай хүмүүстэй. За намайг ингээд үргэлж дэмждэгт баярлалаа. Надаа итгэж жагаад яг одоо итгэж жагаад баярлалаа. Тэгээд би ирээдүйд амлалтандаа хүрээд сайн их сургуульд явж чаднаа. Тэгээд бүр ингээд зүрхнийхаа гүнээс баярлалаа л гэж хэлээ та. Oh my god. Бас хайртай шүү дээ. Хайртай шүү дээ. Анаа ч гэсэн чамд хайртай шүү. Хайртай шүү мартсан биш. Бүгдээрэндээ хайртай шүү. За баярлалаа. Анараа. Тэгээ дараа хоёлаа эргчил их сургуулийнхаа дотор байрнаас надад хах гэж бодож байна. Тий. Тэгээд бүх зүйл сайхан болно. Угаасаа хичнээн амьдрал дөнгөж эхэлж байгаа болохоор чиний хэлдгээр өмнө нь маш том ирээдүй хүлээж байна. Тий. Тэгээд аз жаргалтайгаар төгсгий те. Тэгээд I love you. Yay! Хайртай шүү. Moving too fast, moon is lighting up her skin. She's falling, doesn't even know it yet. Having no regrets is all that she really wants.